Гэвч дорч буудлын өрөөнд нууцаар бичлэгт өртөх эрсдэл бүрэн арилаагүй хэвээр байна. Хятад хориглогч Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээ өнөөдрийн бичлэгээр уулзч чадаа баяртай байна. За ингээд өнөөдөр та бүхэндээ нэгэн зүйлийг сэрэмжлүүлэх гэх юм уу тийм ээ? Өөрийнхөө одоо үзэж харсан зүйлээ бас та бүхэндээ хуваалцъя гэж бодсон юм аа. Сүүлийн үед бол манай одоо монголчууд тийм ээ гадны орнууд руу маш их одоо аяллаар явдаг болсон. Ялангуяа өвөл бол хүйтэн болдог учраас дулаахан газар руу их аяллаар явдаг болсон тийм ээ. Тэгээд үүнтэй холбоотой зочд буудал ч юм уу эсвэл одоо өөртөө байр хөсөлж амьдрах ч юм ингээд янз бүрийн байдлаар очиж байдаг бах. Тэгээ ялангуяа бол Хятад руу маш их одоо олон хүмүүс аяллаар ингээд явж байгаа. Тэгээд тэрнтэй холбоотой бас нэг мэдээлэл BBC гэдэг та бүхэн мэдэрсэн мэ BBC-гийн сурвалжлагчийн одоо хийсэн мэдээллийг ингээд би үзье. Тэгээд тэрийг бас та бүхэндээ ингээд хамтдаа ярилцъя гэж бодсон юм аа. За тэгээд энэ бол яг уу тийм ээ одоо Хятадыг буруутгацгаа ч юм уу зүйл биш. Мэдээж одоо улс орон борт сайн хүнч байна, муу хүнч байна, сайн зүйлч байна, муу зүйлч байна. Манай монголч ялгаагүй, хаан ч юу нь ялгаагүй. Ямар ч байсан одоо тийм ээ ийм одоо зүйл байдгийн байна. Тэгээ тийм энэ зүйлээс ингээ болгоомжлё гэсэн утгаар одоо энэ бичлэгийг хийж байгаа шүү. За энэ юу вэ гэхээр тийм ээ Хятадын одоо зарим зочд буудлуудад одоо хинд ч одоо харагдаж мэддэгтгээргүй тийм нууц одоо камер байрлуулсан байдгийн байна. Тэгээд тэнд орчоо хүмүүс л одоо юу ч мэдэхгүй тийм ээ. Тэнд одоо яг л одоо өөрийнхөө хувийн орон зай гэж бодоод байж идэг. Гэтэл тэр одоо камераар хүмүүс хараад байж идэг. Ийм одоо гэмт хэрэг гэх юм уу одоо хэцүү асуудал одоо байгаа юм байна. Тэгээ энийг болохоор одоо яг BBC-гийн сурвалжлагч өөрөө бүр ингээд сурвалжлаад судлаад ингээд энэгээр нэвтрүүлэг хийсэн байлаа. Тэгээд энийг бүгдээр хамтдаа ингээд үзцгээе. За ингээд BBC-гийн Global China-гийн сурвалжлагч Жан Ванчин гэсэн хүнээс одоо нэвтрүүлэг байгаа. 2023 оны 1 орон Эрик гэдэг одоо нэрийг өөрчилсөн баг шээ. За. Урдын адил сошиал сүлжээгээр порно бичлэг үзэж суулаа. Нэгэн бичлэг эхлээд хэдхэн секунд өнгөрөхөд түүний бие хөшөж амьсгаанд давчдав. Зочд буудлын өрөөнд орж цүнхээ тавин удалгүй хайрын дотн харилцаанд орж буй хосууд. Тэр одоо өөрийгөө харсан. Тэгээ бас хажууд нь өөрийнх найз бүсгүй байсан. 3-7 хоногийн өмнө тэд Хятадын өмнөд хэсгийн Шэньчжэн хотын нэгэн зочд буудалд хонсон юм. Өрөөнд зөвхөн хоёулахна гэж итгэж байв. Гэвч тэдний хамгийн одоо хайрын хувийн мөчийг өрөөнд нууцаар сурлуулсан камер бичиж Эрикийн хаяа үздэг байсан насан туршидтын суугт байршуулжээ. Ингэснээр тэдний нандин агшин мянган танихгүй хүний өмнө дэлгэгдсэн байна. Хууль бус нууц бичлэгийн контентын хэрэглэгч байсан Эрик ийхүү өөрөө хохирогч болжээ. За анхааруулга энэхүү нийтлэл зарим уншигчдад таагүй санагдаж болшгүй агуулга багтсан болноо гэд ингээ анхааруулсан байна. Хятадд порно үйлдвэрлэх түгээх нь хууль бусч спай камер буюу нууцаар бичсэн бичлэгийн зах зээл дор хаяж 10 жилийн турш оршин тогтнож иржээ. Сүүлийн жилүүдэд энэ асуудал сошиал сүлжээнд улам их анхаарал татах болсон байна. Ялангуяа эмэгтэйчүүд харандааны баллуурын дайтай жижиг камерыг хэрхэн илрүүлэх талаар туршлага хуваалцах болжээ. Зарим хүн бүр зочид буудлын өрөөндөө майхан барьж унтах хүртэл арга хэмжээ авч байна. Тэгээ энэ болохоор тийм одоо тэр үнэхээр мэдэгдэхгүй тэр жижигхэн камераас өөрийгөө хамгаалахын тулд зочид буудлын өрөөнд ороод хүртэл одоо майхан барьж унтах ийм одоо арга хэмжээ авч байна. Өнгөрсөн оны 4-р сард Хятадын засгийн газар энэ тахал мэт асуудлыг таслан зогсоох шинэ журам баталж зочид буудлуудын нууц камерын шалгалтыг тогтмол хийх үүрэг болгосон. Гэвч зочид буудлын өрөөнд нууцаар бичлэгт өртөх эрсдэл бүрэн арилаагүй хэвээр байна. Хятадд хориглогдсон хууль бус үйл ажиллагаанд өргөн ашиглагддаг Telegram дээр Ака нэрээр танигдсан этгээд ийм шууд дамжуултыг идэвхтэй судалж байна. Судалгааны явцад 10,000 орчим гишүүнтэй сууг илэрсэн бөгөөд 2017 оноос хойших 6,000 гаруй бичлэг архивлагдсан байжээ. Төлбөр төлсөн хэрэглэгчид засварласан бичлэг болон шууд дамжуултыг үзэх боломжтой. Захиалагчид юу ч мэдлгүй хайрын харилцаанд орж буй зочдыг ажиглан гадаа төрхийг нь шүүмжилж, яриаг нь шоолж, дотн харилцаанд нь хүртэл оноо өгдөг байв. Хосууд гэрлээ унтраавал дэлгэц харанхуй боллоо хэмээн гомдлож, бичлэг дэх эмэгтэйчүүдийг доромжилсан үгс тасрахгүй. Мөрдөн шалгах баг Хэнан мужийн Жэнжоу
хотын нэгэн зочид буудлын өрөөнөөс нууц камер илрүүлжээ. Ханы агааржуулалтын төхөөрөмжөд нуусан барилгын цахилгаанд холбогдсон уг камерын линз орлуу чиглэсэн байв. Онлайнаар зочид буудлын зайлшгүй хэрэгсэл хэмээн зарагддаг илрүүлэгч төхөөрөмж хүртэл үүнийг олж чадаагүй байна. Сэтгүүлчид камерыг ажиллагаагүй болгосны дараа энэ тухай мэдээлэл Телеграмаар дорхноо тархжээ. Жунхо устлагдлаа гэж нэгэн захиалагч бичгэд Ака харамсалтай тэр өрөөндөө хамгийн сайн байсан хэмээн хариулсан байна. Гэвч удалгүй өөр зочид буудал сурлуулсан камер ажил эхлэнийг зарлаж энэ бол манай платформын хурд хэмээн бардамнав. 18 сарын мөрдөн шалгалтаар ийм төрлийн 10 гаруй зуршлагчийг илрүүлсэн байна. Тэднээс дээгүүр камер эзэмшдэг гэх хүмүүс орчдог нь тодорхой болжээ. Эдгээр нь камер сурлуулалтыг зохион байгуулж шууд дамжуулалтын платформыг хяндаг аж. Ака нэгэнт Жүн ах хэмээх нэр ашигладаг этгээдтэй харилцсан зураг санамсаргүй хуваалцсан бөгөөд тэр хүн өөрийгөө зуршлагч хэмээн тайлбарласан ч илүү өргөн сүлжээний оршин тогтнолыг үүсгээгүй. Энэ бизнес их хэмжээний ашиг авчирдаг нь тодорхой. BBC-ийн тооцоолсноор Ака 2023 оны 4-р сараас хойш дор хаяж 163,200 ян олсон байна. Харин Хятадын дундаж жилийн орлого 43,377 юантай харьцуулахад энэ хэд дахин өндөр үзүүлэлт юм аа. Шэньчжэний алдарт Хуачанбэ электрон худалдааны бүсэд нууц камер худалдан авахд төдийлөн хүндрэлгүйч тогтоожээ. Хонконгийн Рен Лили төрийн бас байгууллагын Люли хохирогчдод хууль бус бичлэг устгуулахад тусалдагч Telegram ихэнхдээ усгах хүсэлтэд хариу өгдөггүй гэжээ. Иймд тэд шууд тэр бүлийн админд хандхаас өөр аргагүй болдогч хамтран ажиллах нь ховор байдаг. BBC мөн Telegram-ийн мэдээлэл системээр дамжуулан Ака болон Жүн ахыг мэдгдсэн ч эхэндээ хариу аваагүй. Дараа нь Telegram зөвшөөрлгүй порнограф агуулга түгээх нь үйлчлэгээний нөхцөлийг зөрчинө хэмээн мэдгдсэн байна. Эрик Эмили хоёрын хувьд энэ хоёр маань болохоор нөгөө нэг бичлэг дээр гараад байгаа хохирогч одоо хоёр хосууд байгаа шүү дээ тийм ээ. Эрик Эмили хоёрын хувьд энэ явдал сэтгэл зүйн гүн шарх үлдээжээ. Тэд хэн нэгэн таньж магадгүй гэх айдастайгаар олон нийтийн газар малгай өмсөж явдаг. Зочид буудал дахин очихоо болсон байна. Эрик ийм контент гэдэг нь одоо порно контент гэсэн үг тийм ээ. Үцгээ болсон ч бичлэг дахин гарч ирэхгүй гэсэн айдас хаяад түүнийг тэр сувгийг шалгахад хүргэдэг. BBC World Service-ийн мөрдөн шалгалтаар зочид буудлын өрөөнд нууцаар бичсэн мянган бичлэг янз бүрийн сайтаар зарагдаж буйг тогтоожээ. 18 сарын турш Telegram-д сурталчилсан 6 сайт ап илрүүлсэн бөгөөд 180 гаруй өрөөнд камер сурлуулсан гэж мэдээлж байв. Нэг сайтыг 7 сарын турш ажиллахад 54 камераас бичлэг байршиж, тэдгээрийн тал орчим нь байнга ажиллаж байжээ. Энэ хугацаанд хэдэн мянган зочин бичлэг төрсөн байх магадлалтай. Ихэнх нь үнийг огт мэдээгүй. Тэгээ байнга одоо бичлэг бишгдээд явж идэг. Тэрийг болохоор орж байгаа усуд нь одоо мэдхгүй хүмүүс ихэнх нь байгаа юм байна те. Эрик өсвөр насаас ийм бичлэг үзэж эхэлсэн бөгөөд жинхэнэ мэдрэмжид татагддаг байсан гэжээ. Хүмүүс бичлэгт орж байгаагаа мэдэхгүй байгаа сонирхол татдаг. Ердийн порно хэд найруулгатай санагддаг хэмээн тэр хэлсэн байна. За кинон дээр болохоор одоо маш их найруулгатай гардаг ч гэсэн энэ одоо огт хүмүүс мэдэхгүйгээр ингээд бичлэг хийж байгааг нь харахад бол илүү сэтгэл татам сонирхолтой байдаг байсан гэж Эрик одоо өөр хэлсэн байна. Гэвч өөрийнх нь бичлэг ил болсны дараа тэр энэ шүлжээний нөгөө талд байх ямар байдгийг биеэрээ мэдэрчээ. Түүнд ийм контентоос дахин ямар ч таашаал үлдсэнгүй. Эмили ч мөн адил цочирдож хамт олон гэр бүлийнх нь үзчихвээ гэх айдасд автсан байна. Тэд хэдэн 7 хоног хоорондоо ч ярилцаж чадаагүй. Хүмүүсийн хамгийн хувийн хайрын харилцааг нууцаар ажиглаж мөнгө олдог энэ мүлжлэгийн сүлжээг хэрхэн ажилдаг түүний цаанд хэн байдаг вэ? Тэгээ энэ сэтгүүлч маань тийм ээ өөрийгөө одоо хэрэглэгч битээр дөр өсгөн сар бүр 450 яон төлж Акагийн сурталчилсан шууд дамжуулалтын сайтад нэвтэрчээ. Тэнд 5 сувг байснаас сонгон үзэх боломжтой бөгөөд сувг бүрт хэд хэдэн зочид буудлын өрөө харагдана. Зочин өрөөнд орохдоо төлхөр карта хийж цахилгаан орох агшинд бичлэг эхэлж шууд дамжуулалтыг ухраах файл хэлбэрээр татаж авах хүртэл боломжтой байв. Миний хувьд тэгээ үнэхээр одоо шоконд орж хоцорчихсон л доо. Тэгээ яагаад тэгэхээр үнэхээр одоо бидний эргэн тойронд хаасайгүй тийм ээ ийм нууц камер байгаа биш үсттэй ч гэдэг юм уу тийм ээ янз бүрийн бас ийм эвгүй сэтгэл төржсэн. Тэгээд ялангуяа одоо томилтоор гадагшаа явдаг, зоч буудалд их хондог тийм одоо хүмүүс байх юм бол бас эргэн тойрноо тэр өөрөөгийнхөө камерыг одоо шалгаж хэрэгтэй байна лээ. Тэгээд
Үүнийг бараг зарим одоо мэддэг усуд бол тийм ээ. Одоо энэ тэнд нууц камер байх уу гэж мэддэг усуд майхантай явдаг. Майхантай хүртэл бүр орж хондог гэж одоо хэлж шít тийм ээ. Тэгээд маш одоо эмгэлтэй зүйл. Тэгээд эдийн засгийн газраас энийг одоо болиулахын төлөө маш их зүйлийг хийж байгаа ч гэсэн одоо хүртэл тэр зүйл ингээд байсаар байгаа гэж түрүүн сая гарлаа шít тийм ээ. За уг бичлэг маань тийм ээ одоо англи яриатай. Тэгээд доор нь болохоор солонгос сабтайтлтай байсан. Тэгээд солонгос хүмүүс их одоо комент бичсэн байсан. Тэгээд тэрийг би таашд бас ингээд уншиж өгье. За 2023 онд 20 орчим насны хятад иргэнийг сүүлийн Quanaq дүүрэгт байрлах 3 зочид буудлын 7 өрөөнд IP камер хууль бусаар суйрлуулж 280 орчим зочныг хууль бусаар бичлэг хийсэн хэрэгээр баривчилжээ гэсэн ийм комент байна. Визгүй нэвтрэх эрх нь гэмт хэрэгтнүүдэд Өмнөд Солонгосын аль ч хэсгийг ашиглах боломжийг нээж өгчээ гэсэн ийм бас комент бичсэн байна. За энэ бас нэг хүн ингэж бичсэн байна. Бас л одоо хятад энэ хараал эцэг хятадууд гэж бичсэн байна. За тэгээд би өмнө бас хэлжсэн тийм ээ. Одоо аль ч орон сайн ч хүн байна, муу ч хүн байна тийм ээ. Нэг хоёр хүний хийсэн муу зүйл ингээд бүхэл бүтэн тийм ээ тэр орныг хараахад одоо ингээд хүрсэн байх шүү дээ тийм ээ. Тэд бусдын хувийн амьдралд ингэж их одоо хөндлөнгөөс оролцохыг хүсэж байгаа хүслэрэнслийг бол яаж ч одоо боцсон ойлгож чадахгүй маа. Үнэхээр ойлгоход хэцүү юм аа гэдэг чинь. Хэдэн жилийн өмнө зочд буудал нууц камер байгаа нь мэдгдсэн бөгөөд гэмт этгээдийг баривчлахад тэр хятад хүн болох нь тогтоогдсон. Тэгээ түүнийг зөвхөн нэг газар биш харин олон зочд буудал суйрлуулсан байсан. За ийм одоо бас хэрүүд гарч исэн байна тийм ээ. Тэгэхээр зөвхөн одоо хятадд зогсохгүй одоо иймэрхүү тийм ээ зүйл хийдэг усуд маань өөр орн руу очиод одоо шуудалд нь хонохдоо ингээд суйрлуулад байдаг байх нь ш тийм ээ. Тийм болохоор одоо маш болгоомжтой байх хэрэгтэй байна. Тэгээ энэ видеог зөвхөн хятадаар хязгаарлаж болохгүй гэж. Бас нэг одоо ийм комент байна. Хууль бусаар бичлэг хийсэн эсвэл алдагдсан материалыг үзсэн хүн бүр адилхан одоо шангаа хүртээсэй гэж найдаж байна. Тэгээ хятадын гэрийн камер ашигладаг хүмүүс хятадын хакерууд аль хэдийн хакердаж хятадын вебсайт руу байршуулж байна. Хэрв та гэрийн камер ашиглахыг үнэхээр хүсэж байвал хятад бүтээгдэхүүнээс зайлсхий. Эсвэл ядаж нууц угаа нарийн төвөгтэй болох хэрэгтэй гэд хүн бичсэн байна. Бас нэг хүн энд бичсэн байна. Хятадын гэрийн камеруудад арт талд нь юм суулгаж гадаадад экспортлдог гэж ярьдаг. Энд ялангуяа одоо хятадын аппликейшнуудад хамаатай. Хэрвээ та айлын эсвэл Temu гэх мэт аппликейшнуудыг татаж аваад бүртгүүлээд үйлчлүүлдэг бол таны хувийн мэдээллийн 100% аль хэдийн хятад руу шилжинэ. За энэ бас нэг хүн ингэж хэлсэн байна. WeChat QR кодын төлбөрт хувийн данс шаардлагатай боловч та тэдгээрийг хятад эсвэл гадаад ашиглаж байгаа эсхээс үл хамааран орон нутгийн хятадын цагдаа нар таны байршлыг хянаж, хэрэглээний түүхийг хянаж, тэрч байтугай хаашаа явсан юу ашигласан, юу худалдаж авсан зэргийг шалгадаг. Тэд бол үнэхээр амар. Тиймээс хятад бүтээгдэхүүн худалдаж авахгүй байх нь заллин мэхлэгдэхээс зайлсхийх хамгийн сайн арга юм а гэж энд нэг хүн бичсэн байна. За энд нэг хүн болохоор би одоо хятадтай оролцохыг хүсдэг байдаг. Тийм учраас би хятад руу явдаггүй гэж бичсэн байна. За ингээд одоо саяныхаа нэвтрүүлгийг үзээд тэгээд хүмүүсийн бас сэтгэлийг уншлаа тийм ээ. Үнэхээр одоо бас бидний хувьд болгоомжлох хэрэгтэй зүйлсүүд одоо гарч ирж байна тийм ээ. За хятадууд маш их зүйлийг одоо их орондоо үйлдвэрлэдэг тийм маш олон зүйлийг гадагшаа экспортлдог. Манай монголчууд гэсэн түүнийг худалдаж авдаг тийм ээ. Тэгээд худалдаж авахдаа ялангуяа одоо энэ техник төхөөрөмж камер гэдэг энэ болгоно маш болгоомжтой байх хэрэгтэй юм байна. Тэгээд одоо Temu, Alibaba гэдэг тэндээс авч байгаа захиалал одоо тийм ээ маш хэлбэрээр авч байгаа усуд бол бас өөрийнхөө хувийн мэдээлэл бусад зүйлийг бас алдахгүй тул бас болгоомжтой байх хэрэгтэй юм байна. Зөвхөн хятад руу очиход одоо зочдлолд ийм зүйл тохиолдож магадгүй гас гадна бас манай Монголд ч гэсэн тийм ээ зочд буудлуудад энэ тэнд одоо камер бас байх вэ тийм ээ. Хэрвээ та нар одоо зочд буудлаараа үйлчилдэг бол маш сайн одоо эргэн тойрноор шалгаж хянамга байхад бол илүүдэхгүй юм байна. BBC-гээс тийм ээ энэ бүх зүйлийг ингээд анхааруулж хэлсэн байна. Тэгээ би энийг үзсэн учраас бас одоо энийг зүгээр одоо орчуулж хүргэлээ. Тэгээ та бүхэн авах гэхийн ухаанаар хандаарай. За тэгээ энэ бичлэг хэрэгтэй санагдсан бол хайртай дотны гэр бүл, найз нөхөд сонсоосоо гэж хүссэн бүхэл хүмүүстээ түгээгээрэй. Баярлалаа, баяртай. Та цаг хугацаанд нь амьдралдаа хэрэгтэй бас сонирхолтой мэдээлэл хүлээн авъя гэвэл subscribe-ийг дарж минь YouTube сувгт бүртгүүлнэ үү. Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж цааш түгээнэ үү. Баярлалаа.